Тэгвэл зорчигч тээвэр 2 компани автобусны жолооч ундрах жаргал автобусанд гарсан хулгайг илрүүлсэн сайн мэдээ байна. За тэрээр өөрийнх нь жолоодож байгаа автобусанд зорчиж явсан 2 иргэний гар утсыг олж өгсөн байна. Ундрах жаргал автобусны жолоочоор 1 жилийн турш ажиллаж байгаа. Тэр 3 дугаар сарын 18-ны өглөө 7 цагийн орчимд 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр зорчигчтой буулгах үед нь гар утас хулгайд алдагджээ. Удалгүй автобусны урд хаалгаар нэгэн эмэгтэй утсаа алдчихлаа хэмээн сандран суухад ундрах жаргал зорчигчдод эзүүлсээ шалгахыг сануулжээ. Гэтэл дахин нэг зорчигч гар утсаа алдснаа мэдсэн гэдгээ. Ингээд ундрах жаргал дараагийн автобусны буудал дээр зогсож нэг ч хүн буулгахгүй гэдгээ хэлж гар утсыг нь гаргаж өгөхийг хүссэн. Гар утснуудыг 5 минутын дотор олжээ. Утсыг авсан хүн байвал гаргаж иж чадахгүй бол автобусны энд тавьчихгүй доо. Цагдаа явтал хаалгаан болохгүй гэдгийг хэлсэн дээ. Тэр холбогдол дуусны дараахан хойно 2 утсанд давхарлаа тавьсан байж таа гэдээ бүр хойноос давхарсан. Тэгсэн чил нөгөө 2 хүн чинь мөн байна тэгэл төдөлгөө нөгөөдөл чинь бөөн баяр болоод утсаа олчлаас мундаг жолооч баярлалаа гэл. Тэр нэг сүүлд яасан л 5-6 саяар авсан би лизинг гэж төлж чадаагүй төлөлт хийгээгүй алдчихлаа штэ. Ямар харамсаар гараад гэж байгаа шиг л хойно л орилоод байсан тэгэл. Олсонд айгүйх баярлсан тэр хүн. Иргэний үргээ нэр төртөөгөөр биелүүлсэн ундрах жаргал хүмүүст чадхаараа тусалж зөв үлгэр дуурайл болж эерэг хандлагыг түгээхийг үргэлж хичээдэг байна. Автобусанд хулгайн гэмт хэрэг гарсан бол түн шиг арга барилаар илрүүлэх нь зөв шийдэл гэдгийг тэр үлгэрлэлээ. Ундрах жаргал өмнө нь хулгайд эзүүлсээ алдаж байсан тул энэ төрлийн зовлон ойлгодог хэмээн учрлалаа. Түүний явдаг улаан чулуут их наран чиглэлээр зорчих хүн олон иймд хулгайн хэрэг гарвал илрүүлэх магадлал бага, харин сэрэг үед хулгайчийг илрүүлэх боломжтой гэлээ. Ачаал ихтэй бүр нэгтрал ихтэй үед бол хүний толгой л харагдана гэсэн доогуур дунд тавиарууд ирс харагдахгүй шүү дээ. Хиний гар хаана явж байгаа яаж байгааг өрөөсөө бичих юм байхгүй. Сэрэг үед бол бичих боломжтой камерууд нь тэрийг хулгайч гэдэг даврааж өөгшүүлээд яах вэ гэсэн. Тийм байдлаас иргэнийхээ үргийг биелүүлсэн дээ.